Сайн байцгаана уу бүхэн зүтэн өсөлж болгон гэрчлийн цагаараа дахин уулзж байна. Энэ удаад саран гэрдэгч маань бага бурхныг алдаршуулан гэрчлэгээр хүрэлцээрсэн байна. Саран гэрчгийнхаа гэрчлэлийг хүлээж авах юмд хоёлаа бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийн үг болон хурганы цусаар сатаныг ялсан юм аа. Амен. За саран гэрдэгч эзний үеэр дүүрнүү ямар гайхалтай гэрчлэлтэй хүрэлцээрвэ. Маш их гэрчлэлтэй ирсэн. Гэхдээ одоо бараг үгээр илэрхийлж чадхааргүй тийм байт юм байна. Тэгээ яг чадах хэмжээгээр үнэхээр гэрчлэхийг хүсэж байна. Амен. За тий. Бурхан таны амьдрал дээр юу хийгээд байгаа юм те? За би 10 гаруй жилийн итгэгч байна. Үнэхээр Бурханыг чин сэтгэлээс ирж хайж ирсэн. Өвдөж ирээгүй, өрөнд орж ирээгүй, зүгээр хайсаар гол ирсэн. Тийм итгэгч байна. За тэгээ 10 гаруй жил болоход нөгөө хуучин зан чанар, хуучин байсан бүх зүйл маань өөрчлөгдөөгүй, баг байдгаараа байсаар өнөөдрийг хүрсэн. Үнэхээр ажил хийхгүй 10 гаруй жил үнэхээр ажил хийгээгүй Бурханыг ирж хайж хаана л юу байна? Хаана л Бурханы үг байна? Хаана л тэр бүгдээр ирж хайж явсан. Оршихуйг л хайж явсан. Эзний оршихуйг л хайж явж ирсэн. Тэгээд ерөөсөө нөгөө үйлчлэлтэд маш их оролцдог байсан. Тэгээд яг Бурхан дээрээ нөгөө анхаарлаа тавиагүй. Одоо харахад Бурхан дээрээ анхаарлаа тавиагүй. Үйлчлэл дээр анхаарлыг тавьсан. Хүмүүс дээр анхаарлыг тавьсан. Тийм байсан юм байна гэдгээ олж харсан. Тэгээд 24 оны 1 сараас эхлээд бүх үндэсний хурцлуулганы нөгөө номлолыг сонсож эхэлсэн. Сүүлийн хэдэн жилүүдэд нөгөө ач зээнээрээ хараад 4 жил дараалан 4 ач зээтэй болсон. За тэгээд ач зээнээрээ хараад ингээд тусгаарлагдаад хүмүүстэй уулзах чадахгүй болоод ирсэн, сүм чуулгандаа явахгүй болоод ирсэн. Тэр хугацаанд би яг нөгөө маш их мэдлэг авцсан. Тэрийг ингээ хэрэгжүүлдэг юм байна. Бүр анхаарлаа тавих юм дээрээ тавьдаг юм байна гэдгийг өөрийгөө олж харсан. Тэгээд үнэхээр тэр үгээ бол үнэхээр эдэж одоо нэг өөртөө шингээж эхэлсэн. Яг тэр хугацаанд би 24 онд бүх үндэсний хүсэл чуулганы номлыг сонсож эхэлсэн. За тэгээ хүмүүсийн яриг сонссон чинь буруу зөрүү чуулган гэж ярьж исэн. Тэгсэн ч гэсэн ариун сүнсний удирдлага, өдөөлтөөр би сонссоор ирсэн. 2 дахь удаагийн эдгэрэл чөлөөлтийн үйлчлэлд ирсэн. Тэр үйлчлэлд ирэхэд бол маш гайхамшигтай юм болсон. Зүгээр номлол сонсоод, магтаал сонсоод, номлол сонсоод сууж байхад бол миний 2 чих ингээд буугаар буудаж байгаа юм шиг болж ингээд үнэхээр тэр чөлөөлөл болсон. Ингээл онгойчих шүү. Сони юм болсон. Бүр ингээд чарчтал ингээд түс гэл 2 чихнээс ингээд юм гараа явсан. Бүр ингээд буугаар буудаж байгаа юм шиг том сонсогдоо. Тэр магтаал явж байгаа тэр дуун дотроос тэрнээс чанга намайг чочихоор тэгж яасан. Тэгээ би чөлөөлөгдөж байна. Эдгэрж байна гэд бодоод уг нь бол би нэг жоохон шинжиж сонжиж юу яах гэж ирсэн. Нэг библиэр шалгах гэдэг штэ. Нөгөө гадуур тийм яриа явж исэн болохоор би яг үүндээ шалгах гэж ирсэн. Ер нь хаач утсан би тэнд оршихуй байна уу гэдгийг айгүйх ингэж анзаарахыг хүсдэг, мэдхийг хүсдэг. Тэгэхгүй бол зүгээр ингээ яриа хөөрө болоод өнгөрөхөр үнэхээр цагийг авах гэсэн штэ тий. Нэг тиймэрхүү юм бодог. За тэгээд би бол ингээд яг үнэндээ ингээд ганцхан итэг гэсэн үг маш их хэлдэг байсан. Тэгээ одоо бодоод байхад нөгөө итгэлээ ингээд сайн авч чадахгүй илээд яваад байсан байна. Тэгээд маш ааштай ааш маш минь хүмүүст мэдэгддэг байсан. Бүр ингээд бүх юмаа ингээд ятсан. Одоо байрыг нэг гипстэй масагдсан юм шиг ингээд сайхан юм христчийн юм дүрд орчихсон. Тийм байсан. Тэгээд байхгүй ааш маш байхгүй. Тэгсэн мөртлөө далдуур ингээд нөгөө сүмийнхаа хүмүүсийг муу хэлээл. Дандаа муу хэлээл. Тэгээд надад гим хийгээгүй хүнийг ингээ гимтэн болгоод ингээ өөр ингээ байршуулсан. Тэгэл тэрүүндээ итгээд тэрүүндээ бүр дүрдээ итгээд ингээ явдаг.
Тэгсэн мөртлөө хүний хажууд бол ингээд айгүй дараахан айгүй гоё нэмсгэлсэн. Нэг сайхан ааштай хүмүүс тусалдаг. Тийм байсан. Тэгтэл би байдгаараа байна да гэдсэн. Нэг мэдрэмж миний дотроос өгөгдөд исэн. Тэгээд ингээд хамтдаа бид нэр олоолаа цуглаад олон жил Библи уншсан, шөнийн залбиралд явсан, хүүхдүүдийнхээ төлөө ингээд хамтдаа ингээд маш олон жил залбирсан. Тэгсэн ч гэсэн тэр үйл явдлууд ингээд нэг хиймэл явагдаад зөвхөн миний л бодсон шүү дээ тий. Ингээд надад ингээд нэг наалтахгүй байгаа юм шиг ингээд санагдаад, арай биш юм шиг санагдаад, цагийг үрээд байгаа юм шиг санагдаад нэг иймэрхүү байдалтайгаар явж яснаа ингээд тусгаарлагдаад ингээд энэ чуулганы номлолыг сонсоод үйлчлэлт эдгэрэл чөлөөлийн үйлчлэлт ингээд 2 дахь удаа яхад тэгж ирсэн. 3 дахь удаа яхад болохоор яг би өөрчлөгдөв, би чөлөөлөгдөв, надад ингээд маш их юм байна гэдгээ ингээд мэдчихэд ирсэн. Тэгээд үнэхээр чөлөөлөгдсөн. 3 дахь удаагийн дээр бараг тэр нэг зураг мөргөнд яваад байсан. За амин. Үнэхээр бурхан тань дээр ажиллаж таныг эдгэж чөлөөлж байгаа юм байна. 10 хэдэн одоо 10 гаруй жил би бурханыг дагж ийна гэд би яваад байсан. Гэтэл бол миний дотор талаас өөрчлөгдөөгүй би ер нь бол өөрөө бас мэдчихсэн. Наадталтаа би жинхэнэ одоо сайн одоо итгэгч бурханы хүн гэдэг ийм дүртэй яваад байгаач би өөрөө мэдчихсэн. Ингээд нэг үнэнтэйгээ тулсан нэг зэг байна л дээ. Тэ? Тэгээ нэг яг бурханы өмнө буугаад өгсөн. Тэгээд мэдээч чин зүрхнээсээ та бас бурханыг хайсан учраас үнэнтэй бас таныг дахиад учруулад бурхан өнөөдөр чөлөөлөө тань дээр гайхалтай ажиллаад байгаа юм болов уу гэж би бас ойлгож байна. Харин тэгээд ирж хайжсэн тэр зүрх сэтгэл байсан учраас мэдээж тэр зориг байсан надаа. Ирэх зориг байсан, тусгаарлагдах зориг байсан. Тэр их хүн дээр анхаарлаа тавьсан хүн тэр хүмүүсээс ингээд тусгаарлагдах бас амархан биш. Тэгээ бурхан энд өөрөө авчирсан ариун сүнсээр одоо бол ариун сүнсээр дүүрсэн. Би яг итгэж байна, тунхаглаж байна. Бурханд итгэсэн. Бүрэн дүрээ итгэсэн. Яг тэгэхээр би итгэдэггүй болохоор би айжсэн. Итгэдэггүй болохоор бодлынхоо талбарыг бүр мөсөн алдсан юм. Бүр ядуу бодол, болохгүй бодлоор дүүрчихсэн. Ерөөс юм бүхнийг л сөргөөр нь ядаг. Тэгсэн мөртлөө би энэ болохоор сүмд яваад байдаг. Ийм нэг эсрэг хоёр юм ингээд болоо яваад байсан. Уг нь бол би тийм ядуу зовлон мэдэхгүй. Банкны нэгтлэнгаар олон жил ажилласан. Хувийн юутай. Тэгтээ нэг юмда бурхан намайг ер нь төрхөөс өмнө хүний төлөвлөгөө гаргадаг гэсэн. Тэр яг үнэн. Яг тэгэхээр бурхан намайг удирдаа л байгаа байхгүй юу? Би одоо 2005 оны хавцаа хотод орж ирсэн. Өдөөнөөс. Өдөө сумын банкны нэгтлэн, үр тарианы нэгтлэнгээр ажиллаж байсан. За тэгээ яагаад хот руу явсан бэ гэхээр тэр үед чинь нэг хөвчлөл болоод за дарга нэгтлэнгууд нь ингээд юунуудаа хувааж авч ирсэн. Одоо тэр үр тарианы маш их тэр үр тарианы Улаанбаатар тарьдаг тэр газар тэр юу бригад компани юу лээ тэр техникүүдийг. За тэгэхэд би тэр байдлаас татгалзаад хот руу орж ирсэн. Тэр бол надаас гарах юу биш байхгүй юу? Тэ? Хүн чинь нөгөө ашиг нэг энэ ашигн дээр суучил гэжтэй тэ. Тэр бүгдийг хаяад хотод ирээд амьдрал гэдгийг үзээд айлын хаяанд амьдарч үзээд түрээсэнд амьдарч үзээд яг ах トゥ нарын буйнаар сайхан л эсвэл бас л ажил хийхгүй нөхөр ажил хийгээл би ажил хийхгүй 10 гаруй жил бурхныг хайгаал явсан. Тэгээ тэрийгэндээ би маш их баярал талархаж үнэхээр бурхан намайг удирдаад идэм бэ, надтай хамт идэм бэ. Би харин тэрнийх нь хэмжээд байх юмсан л гэж айгүй бодож хичээж явд. Тэгж ирсэн. Одоо тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь нөгөө ариун сүнсээр дөрөө нөгөө гоё болсон чинь байхгүй нөгөө гоё зан чанарууд бүгд алга болсон. Намайг бүр уг суураар нь ингээд нурааж би одоо бүр нурж байна. Уг суураар бүр хэрүүлж болсон. Тэгээ нэг ажил хийдгүй байсан хүн чинь бас хөдөлмөр хийх хэрэгтэй мэн. Хөдөлмөр хэрэгтэй юм байна гэсэн
Тэр ариун сүнсээр дүүрээд ирэхээр ер нь юмд юу болдгийм бэ? Нөгөө бодол сэтгэлгээ маань нөгөө ядуу байдлаасаа гараад ирэхээр тэр бас л хиймэл юу байхгүй. Би тэгтлээ тэгж ядарч тэгж ягаагүй байхгүй. Өөр мөрөнд орж тэр хэцүү болоогүй л байхгүй юу? Бас л нэг хиймэл миний дотор тэгээ байгаад байсан байгаа байхгүй юу? Одоо бодгоод тэгээд ажил хөдөлмөрч болоод юу байсан чинь таны ер нь юмыг харах өнцөг хараа дотор талаас өөрчлөгдөд ихсэн таны ярианаас сонсогдоод байна тийм үү? Тий. Тий. Зүгээр амьдрал байсаар байтал дандаа болохгүй байгаа юм шиг харж ярьж бодож тэр дотор амьдардаг байсан гэдэг. Тэрнийг дагагдсан маш их дарамтууд, айц хүлээсүүдэд мэдээж байсан. Энэ бүгдийг одоо бурхандны үнэнтэй уулзрах үед та чөлөөлөгдөд оюун бодолтой та зэгцрээд байгаагаа яриад байна л гэж би ойлгоод байна. Зөв үү? Тий. Яг хүн ер нь тэгээ нэг юм буруу маш том байшин баригдсан байсан байна шүү дээ. Танд тийм үү? Сүнслэг байшин. Тэр байшин нурсан. Тэгээ би одоо өөрчлөгдөж одоо би эхэлж байна гэж юм тийм үү? Нөгөө би нэг бурхныг ингээ ирж хайх аюу дуртай. Бүр барлагал төрөлхийн миний зан баггүй юу? 85 онд эдийн засгийн одоогийн эдийн засгийн дэд сургуульд оюутан байхдаа багш нараас хүн болж төрсний зорилго юу юм бэ? Сайн хүн болно гэдэг чинь өөрөө сайн өхөр хүртэл байдгаа. Тэгэхээр сайн хүнээс гадна хүн болж төрсний бурхны өгсөн зорилго гэдэг нэг юм байгаа. Хөдөөгийн хүүхднээ хотын багш нарыг мундаг гэж одоо дандаа авъя гэж асуудаг. Тийм байсан. За тэгвэл саран гэрлэгчээ. Та одоо тэгвэл зорилгоо олсон уу? Та их эрт тийм асуултыг бусдад тавьдаг байсан юм байна тийм үү? Магадгүй тэр өөртөө ч тавьж ирсэн баг тийм. Хүн ямар зорилгын дагуу хүн болж төрсөн юм бэ гэдэг асуултыг тавьжсэн байна. Та тэгвэл зорилгоо олсон уу гэж би танаас асууя. Одоо би ингээд зорилгоо бүрэн төрөн олцоод ингээд явж байна. Тэгээд хүн болж төрсний зорилго бол ингээд бурхантай тэр бүтээгч бурхантайгаа уулзах, нэгдэх, өөрөө аврагдах тийм үү? Өөрөө аврагдах, зүрх сэтгэлээ нээж хүлээж авах. Тэгээд эзнийхээ тэр хайрыг мэдэх, тэр урт дүргэн өндөр гүнийг мэдэх, бурхны хайрыг бусдад түгээх. Тэгээд бурхны авралыг бусдад түгээх. Бурхан хүн бүхэн үнний мэдлэг дээрээсэ гэж хүсдэг. Тэр бурхны хүслийг биелүүлж хүн бүхэн тэр эзний авралд ирж ирэх. Хүн болж төрснийхөө зорилгоо ойлгох. Өнөөдөр амьдарч байгаа, өнөөдөр амжилтанд хүрж байгаа нь тэр хүн болж төрсний зорилго биш юм байна. Хүн болж төрсний зорилго гэдэг чинь өөр юм байна. Хэрвээ бурхантайгаа нэгдчих юм бол бидний дээр ирээд хайгаад байгаа тэр эд баялаг, амар амгалан баяр хөөргийг бурхан өөрөө л өгчдөг юм байна. Зөвхт байдлыг өөрөө өгчдөг юм байна. Тэгээ бурхантай одоо бол ингээ бурхантайгаа ингээд бурханыхаа оршуу дотор ингээд умбод шумбаад миний дотор бурхан уус нь нэгдээд үнэхээр тэр ус сүү хоёр шиг сүлд нь нэгдсэн. Яг одоо тунхаглаж байна би. Тэгээд бурхны хүүхэд болсон, бурхны дагалдагч болсон, үнэхээр хаан тахилч удам мөхсаа бурхны эзэмшлийн ард түмэн болсон гэж тунхаглаж байна. За та маш чухал юм хэлж байна. Би хүн болсныхаа зорилгыг олсон гэж магадгүй зорилгоо олоогүй хэн нэгэн байх бай тээ. Тэгвэл бид бурхныг биеэрээ алдаршуулан гэрчил бурхны сайн сайхныг танд ярьж та бас таныг авралт дуутахын төлөө бид сууж байгаамаа. Та ч гэсэн аврагдаж бусдыгаа аврах юмаа гэж. Энэ бол хүний зорилго юмаа. Ерөөсөө шалгалт өгөх богинохон хугацаанд бид амьдарч байгаа хүний амьдрал бол тэгэхээр зовлонтой үед бол урт байдаг. Жаргалтай үед бол маш богинохон хугацаанд бид шалгалт өгөх гэж бэлтгэгдэж амьдарч байгаа тийм. За тэгэхээр өнөөдөр биеэрээ алдаршуулан гэрчилд үнэтэйгээ учраас би өөрчлөгдөж бусдад би хайрыг түгээхээр хичээж байна гэж гэрчсээр байгаа таныг эзэн бурхан улам мэлүүгээр өрөөж хангаж хамгаалах болтугай. Амен. За ингээд өшөө нэмж хэлэх зүйлс байна уу? Та мэдээж тань шиг итгэгчид дөрөв хэр олон байдаг гэж бодож байна. Би бол одоо ингээ өөрийгөө л ярьж байгаа шүү дээ тий. Тэгэхээр надтай цаг ингээд бээр нэгж боддог байсан. Нэг дөнгөж номлол дуусаад нөгөө итгэгчт нь бөөгнөрөөл хов яриад би нэгэ муулаад энэ байдлыг ер нь пасторууд мэддэг болов уу? Мэддэг байгаасай. Тэ? Тэгээд бурхныг ирж хайгаад ирчихсэн цөм жуулганаар 5-10 жил явцсан залуучууд яагаад буцаад дэлхий рүү орчиж гин? Яагаад тэр завхаарл, архиталт
тэр рүү орчиж байна. Ягаад гэм нүлээсээ салчихдаггүй Яагаад салахгүй? Тий. Тэр хүн чинь ингээд хэдэн жилээ тэр сүм жуулган дээр ирсэн шүү дээ. Тэгээд тэрийг яагаад ингээд барьж аваад тий бурхан руу ингээд чиглүүлээд ариун сүнстэй нэгдүүлээд болохгүй байгаа юм болоо гэсэн тийм нэг миний сүнс дотроос тийм нэг юу байдгийг харамсал байдгийг. Тэгээд ягаад энэ итгэгчдийн дунд зэмлэл байхгүй байгаа? Ягаад бие бинийгаа урамшуулахгүй байгаа юм те? Гэм нүглээс нь татаж авах ажил ягаад хийгдэхгүй байна гэдэг нэг юм асуулт байдаг байсан шүү дээ. Чүүг ингээ ирээд баригдсан шүү дээ. Тэгээ ингээ буцаад алдчихж байгаа байхгүй юу? Тэр хүн чинь ирээгүй ширсэн байхгүй юу? Тэ? Тэр хугацаанд тэ итгэгчид бид нар ч гэсэн ээж бидний залбиралч гэсэн яагаад хүрэхгүй байна? Тэ? Тэгээд одоо сүм чуулган гэдэг чинь үнэхээр би бол яг оршихуйг хайдаг байсан. Тэгээ сүм чуулган гэдэг чинь үнэхээр сүнслэг газар юм байна гэдгийг мэдлээ. Оршихуй байдаг юм байна гэдгийг мэдлээ. Библи гэдэг чинь илчлэгддэг ном юм байна. Уншигддаг ном биш, илчлэгддэг ном юм байна. Намайг үнэхээр зааж гин, зэмлж гин, аргадж гин. Тэ? Урамшуулж гин. Юу чинь тэр мэрэгэн хаа мэдлэгийг өгж гин. Нэр мэдлэгийн сүнс нөгөө нэг гинт орж ирдэг гэсэн хэрэгтэй үед. Нэг пастор тэг номлож ирсэн. За тэгсэн чинь манай хамрандаа нөгөө бор самар хийгээд нөгөө бор самар хийчихээ. Тэгээд яахч гаргах ямар ч арга байхгүй үзээд болчихгүй. Тэгээд гэмтэл явахаар болоод би нөгөө бурханаас варяас усалж чадагцаа. Нөгөө нэгтлэн бодогч хүн ч одоо ингээ хүмүүсийг илдэг тийм ажил хийдэг. За тэгсэн чинь нөгөө нэг мэрэгжлийнхаа юугаар бодоод байгаа байхгүй юу? Одоо ингээ уушг руу н орвол тэгээд амьсгал нь хаагдана гэд би бодоод байгаа байхгүй юу? Тэгээ хувцлаад ингээд гэмтэл явтал мөдгөө штэ тий төгжирнэ. Тэгээ тэр оронд би тэгээ бодож хахад надад ингэж орж ирсэн байхгүй юу? Үлээч нөгөө тал руу нь үлээч гэж орж ирсэн байхгүй юу? Тэнгүүд нөгөө нус сордог юмар нь одоо энэ сордог юмар яаж үлээх юм бол доо гэж яриад өөртөө яриад очил нөгөө тал руу нь үлээсэн чинь гарцсан. Амен. Тэгээ би бодсон байхгүй өө мэдлэгээ үг гэдэг чинь яг ингэж ярьд юм байна. Тэ гинт тэгж хэрэгтэй зэгтэн ярьд юм байна. Одоо тэгээ Библийг уншихаар үнэхээр нөгөө нугас чүмгийг нөгөө салт гэдгийг одоо мэдэрч байгаа. Уйлал уншдаг одоо. Үнэхээр тэгээд зэмлдэг. Үнэхээр надтай ярьдаг, намайг аргадаг. Саяхан ажлынхантайгаа ингээ муудалцаад ингээд намайг янз бүрээр хилээд доромжлоод цэвэрлэгч хийж үзсэн, үйлчлэгч хийж үзсэн. Одоо амьдралдаа анх удаа. Тэр ч бас ер нь асуудал гэдэг бол тэ боломж юм байна. Тэ? Амьдрал ер нь тэр аяараа бидний сайн сайхны төлөө бүх зүйл та нарын сайн сайхны төлөө ажилладаг гэсэн тэ. Ер нь хорвоо ертөнц тэр аяараа бидний сайн сайхны төлөө байдаг юм байна гэдгийг одоо ингээ мэдээд байгаа. Бидний амьдрал дээр тохиолж байгаа сайн ч муу ч бидний сайнны төлөө ажилладаг. Харин тийм. Тэгвэл та мэдээж завнтай учирсан би мэдлэгийн үг авч үзлээ гэж байна. Өшөө одоо тийм сүнслэг ямар нэгэн өсөлт өөрчлөлт нөхцөл байдлыг та харж ялгаж чадж байна уу? Нөгөө хүн тэр хүний гэмт чанар тэгээ бузар муу сүнс хоёрыг ингээ ялгаж салгаж харж чаддаг болсон. Бас ингээл биендээ эвлэгдээл те. Бурхан ерөөс ингээ нэг шоо шиг эвлүүлдэг юм уу? Тэ? Тэгээд эмхэл цэгцэлдэг, эмх цэгцэн бурхан те. Шоо шиг эвлүүлдэг, зөвчилдэг, замчилдаг бурхан. Тэ? Тэгээд ингээ эвлүүлээд исэн чинь ингээд тэр хоёрыг чинь ингээ ялгаад хараад унж байгаа байхгүй? Ялгаад хараад ирэнгүүт гэртээ ирчихэд тэр хүнийгээ шүүх биш, тэр хүнийгээ хайрлаад тэгээд нөгөө бузар мөс сүнстэй тэмцээд эхэлж байгаа байхгүй юу? Нөгөө нэг сүнслэг тэмцэл те. Юу өмсөд итгэлийн бомбагаа бариад авралын дуулгаа өмсөд бурхны үгээ бариад зөвхт өмсөд. Тэгээ одоо бол бурхны үгийг зүгээр уншдаг биш. Нөгөө бурхны үг чинь нөгөө илчлэгдээд байна надаа. Тэгээд яг тэр тэмцлэр ингээ тэмцээд чадчихээн. Амен. Энэ нөхцөл байдлыг ингээ харахаар ерөөсөө таны өөрчлөлт та дотроос өөрчлөгдсөн учраас бусад гэрэл болж тий асуудалд өөр өнцгөөс хандаж болоод байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол бүх хүн өөрснөө өөрчлөгдөх хэрэгтэй маа гэж урайлуул ямар зөв тийм ээ. Бүх хүн
Өөрөө л өөрчлөгдөх юм байна. Өөрөө би бурхнаар өөрчлөгдөх. Тий, өөрөө тий. Эзэн бол өөрчилж чадахгүй бурхан биш юм байна. Тий. 10 гаруй жил боломжгүй юм байхгүй. 10 гаруй жил ингээд бараг л гэмтэй хүн сүмд ирдэг гэж өөрийгөө тайвшруулаа яваад байсан. Эзэн бол өөрчилж чадахгүй бурхан биш юм байна. Өөрчлөлт юм байна. Тэгэхээр бүх хүмүүс өөрчлөгдөөсэй, үнний мэдлэг дээрээсэй хүсэж чинь бүгдийг хайрласай. Тэгээд угаасаа бүх зүйл эмгцэгцэндээ ороод ирэхээр эвлэгдээд ирэхээр эрүүл мэнд чи ирдэг юм байна, эрх чөлөөч ирдэг юм байна, хангамж эд материал ирдэг юм байна, тий? Тэгээд эзний зүйтэй байдал ирдэг юм байна. Тэгээд тэр чинь эзний бурхны амар тайван, бурхны баяр хөөр гэдэг чинь шал өөр юм. Амен. Үнэхээр үгээр хэлэхээргүй ингээд юмнуудыг үзэж туулж гин. Гэхдээ ингээд чадах ядахаараа эвлүүлээд хэллээ. Энэ цагийг өрөөж өгсөн эзэндээ баярлалаа. Амен. За мэдээж дараагийн удаа бас дахин гайхалтай гэрчлэлүүдтэй таныг уулзгахаа. Бурхан таны ажил дээр, амьдрал дээр үргэлж одоо тантай хамт ажилласаар байх болтугай гэж таныг өрөөж байна. Баярлалаа. Хүрээд одоо саран гэлэгчийнхаа хэлсэн үгээр тийм ээ. Үнэхээр бүх хүн үннийг мэдэх болтугай. Бүх хүн бурхны сайн сайхан дотор бурханд боломжгүй зүйл байдгүй маа. Та өөрчлөгдөх ёстой юм шүү гэдэг үгийг хэлээд төгсгий та юм хэлчихсэн. Баярлалаа. Тэгээ эзний ивэл өрөөл нэгүсэл хүн бүхэн дээр байх болтугай. Үндэстэн бүхэн дээр байх болтугай. Хүн нэг бүр дээр, хүн төрлөختөн дээр байх болтугай. Эзэн бол өөрчилж чаддаг бурхан юм байна. Байх байдгаар байх ёсгүй юм байна. Үнэхээр ямар нэг юм болохгүй байгаа бол өөрлөгөө харах хэрэгтэй юм байна. Өөр өнцгөөс харах хэрэгтэй юм байна. Ерөөсөө тэр болохгүй гэж харагдаад байсан юм зөвхөн миний бодол, миний хандлага. Надад л байсан юм. Тэрийг л инклингүүд ингээд хажуу ойр хамаг юм эмгцэгцэндээ ордог юм байна. Ар араасаа бүх зүйл эмгцэгцэндээ ороод шоо шиг эвлээд ирдэг юм байна. За зөв шүү дээ тий. Гэтэл бид нар хажуу талынхаа хүнийг өөрчлөх гэж одоо тэр муудалцаад тэрэлдээд байна гэдэг чинь тэр хүнийг өөрчлөх гээд яриад байна шүү дээ. Гэтэл би өөрчлөгдөх байгаа маа. Тэгмүүд би яаж өөрчлөгдөх вэ гэхээр намайг би өөрөө ч өөрийгөө өөрчилж чадахгүй учраас Бурхны өмнө буугаад өгөхөд Бурхан намайг өөрчлөөд өгч гинэ. Тийм үү? Ингэж өөрчлөгддгий байна гэдгийг бид хоёр хэлэх хүслээ. Сая нөгөө илчлэлтэй үг ирж гинэ үү гэдээсэн. За. Тэгэхэд надад үгээр би мартцаахгүй сая санчлаа. За. Би бол шударгыг тогтоогч нь би. Тэ? Би байдаг, би шударгыг тогтоогч, би бол хайрыг түгээгч, би бол бүгдэд хайртай, бүх хүн надад үнцэнтэй, үнэлж боршгүй. Шударга байдлыг тогтоогч нь би гэсэн. Би тэгсэн чинь орчсон байна. Тэгсэн чинь би өөрөө шударга байдлыг тогтоох гээд олон жил явжээ. Гэтэл бурхан байсан байна. Одоо яг одоо ингээд бүх гэмээ хүлийн живширч гимшиж байна. Тийм, тэгээд эзэн над дээр ажилласаар байгаа. Би төгс төгөлдөр болчоогүй. Ажилласаар өөрчлөгцөөр байгаа, нурсаар байгаа, эвдэрсээр байгаа. Засагдж байгаа юм байна. За ингээд бурхан доторх таны цаашдын одоо амьдрал те бурхан дотор ашиглах зам мөрөнд бүр нээгдэж үнэхээр бурхныг алтаршуулан гэрчилж өөрөө гэрэл болж гэрэлт болтугай гэж таныг Иесусийн агуу нэрээр өрөөе. Ингээд дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяр таа.